одоо тайвширчлаа тэхүү гуйж ин. Алгалаа. Чамааг уулахаар ахаж гисэн дагаад уйлгаад байна штэ. Ээж аваа хоёр салгаар хуйлаа яах вэ? Бид хоёрыг нэг нэгээр нь л аваад явах бах та. Агаа нэгтээ жамаас салмааргүй байна. Би ч гэсэн танаас салмааргүй. Хэрвээ ээж аваа хоёр салахгүй бол ахаа би таныг дахиж хизээж уурлуулж яахгүй амлий. Агаан ч гэсэн дүүгээ хизээж шоглож бас зодж яахгүй заа юу. Агаан ч гэсэн амлий. Амлаа шүү заа юу агаа. За. Надад нэг мэргийн санаа байна. Ямар? Хоёулаа. Ээж авыг эвлэрүүлээ гэж үү? За. Хүлээгэл үлээ бэ. За, ерөөдөө болчлоо шүү ахын дүү. За, чиний хоол ч болж байгаа өстэй. Хоол тавьцаагаа санаа зовлтгүй заа юу. Авч ирж. Цугтараа. Хайргаа уучлаарай. Хайрыг аач гэсэн уучлаарай. Энэ хоёр хүч яасан ухаа юу өмдөд байна. Хүү тэр хоол. Хөө яа. Ягаад ч юм энэ зодуулд надад үнэхээр гоё байсан. Төмөр хосроор зодуулах ч гэсэн гоё. Ягаад гэвэл аав ээж хоёр маань буцаад эвлэрч гисэн болохоор бид хоёр үнэхээр жаргалтай байна. Монголын үрс бүхэн жаргалтай байг. Давгаадаг. За энэ чинь нэг Төв аймгийн Угтаал цайдан сумаа яриад аймгийн алдарт байж хончгийн орон зургийн хонгор ураа гэдэг ч юм дээ. Хайрын хүүхэд. Хөш. Бод. Чүү. Дагвал. Гурвар амуу үзүү. Дагвал нэгэж. Тэгээ этрэн морь бариад аваач. Ядаргаатай юм аа. Аав. Та энийг өөрөө өгчөж болдгоо мүү? Зүгээр нэг наач ядрах юм биш шүү дээ. Жинхэнэ ажиллагдах чи өөр шүү дээ. Аав. Би наягаж угааж чадахгүй байна штэ. Надаа нэг хүмүүс нэг ажил мэдэхгүй, амьдрал мэдэхгүй. Яана та хоёроо. За миний хоёр хөө ийшээ суу. Аав нь хоёр түүх ярьж байгаа. За юу. Түүхээ. Хоёр хүүтэй аав нь одоо түүхий ярьж өгөхөөс өмнө нэг асуулт асууя. Миний хоёр хүү ер нь ямар тоглоомор тоглож байна? Аав. Би эхлэв чи те. Би болохоор агаав дээр PlayStation-аар тоглодог. Тий. Аав навч өгдөг те. Бас та бид хоёр ориг Спартингийн саксны бөмбөг авч өгсөн штэ. Та өөр. Аав ш хоёр авч өгсөн утсаар агаав дээр Mobile Legends тоглолтын ш таава. Та бид хоёр гитар авч өгөөд тэгээ сураарай гэсэн. Гэтэ бид хоёр сураагүй л дээ. Ундаг дугу. Та өөр. Компьютер. Танки. Ралк. Миний хоёр хүүхэд яасыг тоглоомтой юм бэ? Аавынхны үстэй юу тоглоом байхгүй л шүү дээ. Аав нь одоо та хоёрын насан дээр галзуу арын аманд явал тарлуу. Баруун. Галзуу арын аманд гараа хийгэж үзэхгүй явлаа шүү дээ. Аавынхны үед одоо ямар утас интернет гэж байхгүй шээ.
ээжтэй чинь танилцах гэж аав нь хөгөөж ирсэн. Аав нь тэр үед од. Од. Тэр үеийн одоо нохооч намайг андахгүй. Тэгэл би аав нь ээж чинь өдөр шинэгүй эргүүлдэг байлаа шүү дээ. Өсөгөрөөл амьдч ясныг нүдээр үзээгүй ч Аавынх нь найз одоо нэг юм өвгөн гамбаа гэдэг. Ястай хүнд гарав байлаа шүү дээ. Варигдон стагаgun болоо өдгөн хүртэл дахианастом Аавын нэмэр залууд та хэдэг шиг юм гоё тоглоом гэж байсан ш. Аав нь одоо өвгөн гамбаахтай цусаа гартаа зодтолдоод тосоо гартаа тэрэлдэг байлаа шүү дээ. забор Тэгээд аав нь нохоо шиг ажилдаг байлаа шүү дээ. өсөгөрөөл хөвшиг жижигхэн байсан Тэгээд аав нь хөдөө мал дээр мал хариулдаг байлаа. Хурдмөр ундаг байлаа. Хотын дөрөв орж ирээд дэлгүүрийн бараа зож гүрүү шиг ийдэг байлаа. Цэвэн зурж барилга дээр ажилдаг байлаа. Өөрхий. Одоо тэгээ нэг гэр хорооллын ажлыг бол та хэвдээ хэлүүд итгэхгүй шүү дээ. Та бидний худлаа яриад байл та. Үй миний хүү. Аавтайгаа яаж харьцаад байгаа юм бэ? Аавынхын зүв байхгүй юу? Бидний үе тийм л байсан шүү дээ. Ээж та бидний бас дээрээс нь нэмж худлаа яриад байл та. Тэ аав та худлаа ярьж байгаа те. Хайраа. Нөгөө тоглоомоо тэгвэл хоёр хүүдийгээ тоглох юм уу? Нөгөө тоглоом юу? Тэгэл та. Тоглоомоо. Тэгье. За миний хоёр хүү аавтайгаа нийлээд бүр цаашаа зогсчих. За миний хоёр хүнээс ийшээ зогсчих. За 10-наас хүртлээр пицца идэж үтсэн урагшааганыг алхъя. 10-наас хүртлээр ундаг дугуйтай байсан урагшааныг алхъя. 10-наас хүртлээр паркт очиж тоглож үтсэн бол урагшааганыг алхъя. 10 насныхаа төрсөн өдрөөр өөрийнхөө хүссэн зүйлээ ахуулж чадсан бол урагшааганыг алхъя. 10 наснда зөндөө олон хоолгүй хонож үтсэн урагшааганыг алхъя. 10 нас хүртлээр шинэ ховц авч үзээгүй нь урагшааганыг алхъя. 10 нас хүрээгүй байхдаа мөнгө олохын тулд ажил хийж байсан нь урагшааганыг алхъя.